Сайн байна уу? Батайсгалан дарагтай цаг авсан. Ороод уулзах боллоо гэж. Яа одоо хэдүүлээ хурлын дарагтай уулзчих. Орч уу? Ууз. За. Сайн байна уу? За цаг гаргаад үлээж авч байгаад баярлалаа. Бид нэг юм очиртай яваа. Нийслэл орон нутгийн сонгуул болж байгаа. Иргэд олонгод бас нөгөө төлөөлөгчөө сонгодог яг энэ цаг үед ирчээд байгаа. Би ч гэсэн одоо хаа уулын 19 дэх хорооны иргэн. Тэгээд одоо төлөөлөгчд маань 4 жил сонгогдоод яг сонгогдсон тойрог дүүрэгтэй юу хийдэг юм бэ те ингээл зургатаар харахлаар л ингээл нэг л их хуралцсан л хүмүүс байгаад байдаг штэ. Тэгээ бид хэд болонгод одоо сонгуульд өгч байгаа энэ одоо хариуцлагатай цаг үед хороо дүүргийнхаа төлөөллийг сонгоход одоо ямар хүмүүсийг сонгох ёстой те сонгогдсон хүмүүсүүд маань ямар ажил хийдэг, ямар ажил төлөвлөдөг, яг юу хариуцдгийн талаар иргэдээ тэгээ сонгогч нартай яг ийм мэдээлэл хүргэх үүднээс ийм нэвтрүүлэг хийх зориод байгаа байхгүй юу? Энийг танд ингэч үү? За ингэж зүтчихдэг үү? Тэгээ ер нь та бүгдийг яг ийм чухал үед иргэдтэй илүү их нээлттэй байх, мэдээлэл түгээх, мэдээлэл хүргэх ийм одоо зорилго агуулж байгаа нь бол манай байгууллагын хувьд бол адилхан зорилготой. За. Тийм ягаад тэгэхээр яг засаглалын бүх одоо эрх мэдэл нөгөө иргэдийн одоо мэдэлд байх ёстой гэдэг энэ үндсэн зарчим нь гагцгүй нөгөө төлөөллийн байгууллагаараа дамжуулж ягаад тэгэхээр бүгдээрээ нэгэн зэрэг оролцох бололцоогүй учраас яг энэ үндсэн зарчим нь бол үндсэн хөлтэйгж туссан байдаг. Хамгийн гол бас нэг зарчим бол нөгөө сонгож байгуулсан төлөөллийн байгууллага гэдэг. Тэгэхээр яг өнөөдөр магадгүй бас бүгд нөгөө сонгуулийн өмнөх энэ ямар сонгуул болох гэж байгаа юм бэ гэдэг ойлголт. Айгуу чухал хэрэгцээтэй болчиход байна тий. Би бол та бүхэндээ бол илүү их нээлттэй л гэж одоо хэлмээр байна. За баярлалаа. Тэгвэл бид танд ажилт чинь нэг саад болохгүйгээр ерөөхдөө яг хөндлөнгийн зүгээс хараад асуух зүйлээ асуугаад тодруулаад ингээ явъя гэж бодож байна. Өнөөдөр яг зөвлөлийн хурал хуралдаж таарж байгаа. За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн ээлжид хуралдаанаа эхэлцгээе. Таны хувьд бол одоо жишээ нь нийслэлийн 45 төлөөлөгчийг одоо даргалдаг ангийн дарга штэ. Тий одоо бид хэдэл нэг ангийн даргал гэж ярьчихвал нэг илүү ойлгомжтой. Одоо жишээ нь Баян зүрх, Сонгой хайрхан тий Чингэлтэй налаах гэл ингээл бүх дүүргийн төлөөлөгч нарын асуудлуудыг энд одоо ингээд өөр өөрсдөө ороод дүүргийнхаа асуудлуудыг хилцчихэд. Энэ болгон дээр одоо хурлуудын шийдвэрийг гаргахад одоо хууль журмал ерөөхдөө барихаас гадна за манай налаах чинь нэг иймэрхүү хүмүүсүүдтэй тий за Чингэлтэй нэг юм дээ гэдэг ч юм уу Баян зүрхийнхэн болонгод худалдаа үйлчлэгээ гэдэг ч юм уу нэг иймэрхүү асуудлууд дээр ерөөхдөө хэр маргаа үүсэх үү? Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэр дээр байгаа ахуй амьдралтай холбоотой ингээд өдөр тутмын амьдралтай холбоотой асуудлыг шийддэг учраас яг тэр өдөр тутмын асуудал орж ирж байгаа шүү дээ. Хамгийн том асуудал чи юу вэ гэдэг ингээд эхлээд томоосоо ярьж шүү дээ. Тэгэл яг тэр хамгийн бага асуудал хүртэлх бүх асуудал л энд яригдчих. Манай энэ Яармагч баг шинэ хот болчлоо л да. Тэгээд үндсэндээ зарим газар нутаг багтаа улсуудын хотууд энэ одоо дараагийн хот гэж дэгдэг штеп. Ерөөсө хот нь ингээд дуусахгүй байж Монголд болохоор альва нэг суурин газар маш хол явж иж нэг суурин гардаг штеп. Тэгэхгүй яг одоо ер нь бол Улаанбаатар хот баг тэрнтэй адилхан болчлоо л да. Одоо хороо дүүргийн дүрм журмууд нь гарчдаг. Тэгээ яг хэрэгжилт нь ер нь хэр байдаг. Ер нь тэр хэрэгжилт талуудаас төлөөлөгч нар яг ярилцах уу? Хамгийн их л одоо бухимдал үүсгдэг юм чи хэрэгжихгүй байна гэж иргэд шаардаад байгаа шүү дээ. Чуулган дээр шийдвэрлээ засаг дарга өөрөө шийдъя гэсэн юм одоо болтол шийдэгдэхгүй байна. Би энийг хатуу ярина шүү. Улаанбаатар хотод өнөөдөр юу тулгамж? Нөгөө агаарын бохирдол, нөгөө замын төвчрэл, томоохон асуудлууд. Тэгээ нийтийн тээвэр. За тэгээ одоо энэ олон одоо хот болгон яг тухайн бүс нутагта тодорхой хэмжээний өөрийн нөгөө онцлогуудтай хөгжлийг иргэд одоо бас ингэдэг шүү дээ. Одоо ингээл улс төрд гараал ингээл төлөөлөгчгээл одоо энэ дээр суугаад энэ дээрээс ингээл бодлогын юмнууд хүмүүсүүд ярьдаг шүү дээ. Зарим сонгогч нар маань болонгод залуучууд маань болонгод одоо улс төр гэхлээр нэг өөдөртэй юм ярьдаг гэж ингээд хардаг. Ярилцаад байгаа хүмүүсүүд нь гараад жишээ нь одоо Баян зүрх дээр ч юм уу Баян гол дээр очиод яг энэ зам дээр нь ч юм уу те ингээд одоо юм хумын янзлах ч юм уу цэцэрлэг ногоог нь тариад хогийн зөөлгөөд ингээд хогны машины наашир энэ хогийг цэвэрл гэж ингэх ёстой хүмүүсүүд юм уу? Эсвэл энийг ингэж ийм журмаар ийм өн тарифаар ч юм уу те бүгдээрээ нөгөө нэг хүр зэрэл ингээд байхгүй зарим нь ч юм бас цаасаа боловсруулах энэний яг нарийн ялгаа нэг юу вэ? Одоо жишээл төлөөлөгч нь
очиод бүх юмыг хийх ёстой юм байна гэдээ ойлгоцсон. Манай улс төрчид ч тэгж маш ихээр одоо буруу улс төр хийсэн. За. Би бараг л одоо хүслийг биелүүлэх юм шиг ханддаг болсон. Тэгэхээр маш том заагийг ер нь бол ялгах хэрэгтэй. Энэ бодлогын шийдвэр гаргаж байгаа таныг төлөөлж байгаа хүн бол аж ахуйн ажил хийх ёстой гэж харахаасаа илүү та энэ аж ахуйн ажил хийж байгаа хүмүүст маш том хяналт тавих ёстой. Яагаад энэ хэрэгжихгүй байна? Нөгөө бидний танаар дамжуулаад баталсан нөгөөнийг шийдвэрүүд чи яагаад хэрэгжихгүй байна? Дээр нь хэрэгжилт нь алдаатай байвал яагаад энэ ийм алдаатай юм гэднэ? Тийм учраас л одоо энэ төлөөлөл гэдэг хүн энд иргэдийг жинхэнэ утгаараа төлөөлж сууж тэр бодлогын батлахад нь зөв бодлого байх ёстой. Үндсэн хууль болоо бус хууль тогтоомжид нийцсэн шийдвэр байх ёстой. Тэрийг хэрэгжүүлэх яг ийм хэмжээний төсөв байх ёстой. Тэгэхээр энэ хоёр чинь хуулиараа буруу хийх юм бол хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой шүү дээ. За нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоох тухай, нийслэлийн өмчөөс төрийн өмчт барилга байгууламж эдгөрөнг шилжүүлэх тухай, нийслэлийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцүүлье гэж. Нийслэлд амьдарч байгаа иргэд бол яг ийм ногоон байгууламж тий гараал асуудалгүй хүүхд тэргээ түрээл асуудалгүй ингээд агаарлах ингээл одоо олонгууд л нэг ингээд замал янзлаад байна. Яг иргэдийн ингээд алхах хай тухтай орчин бүрдүүлэх тал дээр ямар шийдвэр хилцүүлгүүд ерөөдөө явдаг юм бол зөвхөн одоо Улаанбаатар тийм үү дэлхийн нийтээр л сайхан аюулгүй таатай орчныг л хүсэж ш. Том шилэн байшин өргөн замууд бол биш юм байна. Тэр үедээ л одоо маш олон хотууд том байрсан замуудаараа машин явуулахаа болж байна. Тэр орчноо ногоон болгож байна. Тэг яг Улаанбаатар хот бол маш залуухан хот. Одоо зарим хотууд, зарим улс орнуудыг харахаарч төвлөрсөн амьдралаар одоо зөвхөн хэдэн зуун жил амьдарсан. Хамтаараа амьдрах тэр зам ёсонд маш олон жил үе удмаараа ингээд суралцсан тий. Манайх бол одоо ингээд 100 орчим жил суурин иргэншил рүү ингэж баг багаар явж эрчимтэйгээр нэг сүүлийн 60 70 жил. За бүр ярих юм бол ерөөсөө сүүлийн 30-аад жилийн хугацаанд энэ хот руугаа гинтийн огцом одоо төвлөрлийг үүсгэсэн. Өнөөдөр ингээд ганцхан хоттой 2 саяулаа ингээд чигдсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ олон хүн яагаад энд нэгд орц өгүүлж байгаа гэхээр ерөөсөө энэ нөгөө уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарат 2000-ад оны яг тэр ихэнх үеэс хэд тохиолдсон энэ зуудын гамшигаас хамаарат маш олон иргэн өөрийнхөө эдийн засгийн баталгаа олжсэн мал аж ахуйгаас салсан байна. Салсан учраас нийслэл рүү одоо боддоо бараг 3 дахин өссөн. Жил тарда хамгийн дээддээ бараг 80 орчим мянган хүн нөөж ирж ирсэн баг шүү дээ. 80 мянган хүн гэдэг чинь өнөөдрийн байгаа маш том байгаа аймаг гэсэн үг шүү дээ. Улаанбаатар хотын хороо 200-аар авцсан. Дөнгөж 100 гаранхан байсан хороо тэгж амар өгт. Яаж юм хүндээ үйлчлэгээ өргөж тааж. Нөө хороон дээр байгаа нэг 10 хүн 20 мянга 30 мянган хүнд яаж үйлчлэх юм? Нийслэлийн иргэдийн төлөвчдийн хурлын дарга болон нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчнүүд энэ өдрийн эндийг ирье. Одоо ингээд бодлоо. амар юм тий. Гэхдээ чи зүгээр ингээд бод. Та хоёр ингээд их нартайгаа амьдарч байлаа шүү дээ. Ажил хийж байгаа ингээд орлогын хэмжээ шүү дээ. Чи ингээд нэг тооцсон хэмжээ шүү дээ. Та хоёр гинт одоо боддоо юу ч тооцоолоог байх танаа гэрт ингээд зургуулаа болчих л та. Нэг өдөр шүү дээ. За. Тэрнээс ингээд амьдрал чинь бол ингээд тодорхой хэмжээнд багаар бид нэр өсөлт явдаг шүү дээ. Одоо хүүхдтэй боллоо, гуруулаа боллоо. Тэгэхээр чин хоолундаа тооцно. Ингээд явж байтал дараагийн хүүхдтэй боллоо. Дахиад нэг тооцоол хийн. Тэг энэ чинь энэ бол ингээд зохистой тооцоол шүү. Тэгэхгүй танаад зүгээр яг та хоёр шиг том хүн зургуулаа болчихлоо. Ингээд нөгөө багаар зүйл зохистойгоор биш тий. Шууд зургуулаа болоо. Тий. Хөлөөнөөс гээд хүмүүс ороод ирлээ. Дөрүүлээ гээд 4 хүн ороод ирээ. Тэгэхээр нэгдүгээр тоолчин хүмүүс бол унтах орчин хүмүүс бол амьсгалж байгаа агаарч өөр болно. Тэ? Тэг. Нойлд орох гэсэн чинь түгжрэл үүснэ. Үүснэ яг зөв. Зүгээр л нүрээ угаах гэж өглөө болж гэнэ. эрт усчиж цовж угаах нь ш. Тэр шиг нийслэл яг тийм болчиход байна. Механик өсөлт гэдэг бол хэн нэгний тооцоолоогүй төлөвлөөгүй энэ өсөлт гэдэг бол тийм айхтар нөлөөтэй шүү дээ. Яг тийм байна. Яг одоо бид нар чинь нэг гэртэл байгаа шүү дээ тий. Та хоёр хоёулахнаа өглөө босохдоо хүртэл
10 минутын өмнө босдог байсан бол зургуулаа бол баг 40-50 минутын өмнө босохгүй бол нүрээ угаан бийдсэн дүүшинд орно гэдэг юм. Тэгэл нөгөө нэг түрүүний миний асуудаг шиг нөгөө хоорондын харилцаа гэдэг шиг нэг нэгэндээ дургу болж тэгээд хэрэлдээд их шалтгаан ерөөсө хит их төвлөрөл байна. Ерөөсө чанарын тухай ярихгүй шүү дээ. Тийм байна. Чанар байхгүй болоод яг тийм юу хүртхүүгүй юу баг бийдс чанчгүй нүүр гараа тэгсэн дор бол баг ажил дээр очиод яг л тийм юм руу орчиход байгаа юм шүү дээ. За дараагийн асуудалд орё. Нийслэлийн төлөөлөгч болох давуу тал нь юу юм? За төлөөлөгч болоод эрх ям гэж байдаг юм уу? Тэр нь юунууд байдаг юм бол? Хувь хүн гэж ерөөсө харж боломгүй. Маш том асуудал бол энэ тодорхой энэ засаг төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхийн тулд бодлогын өрсөлдөөнд оролцож байгаа намын бодлогыг л нэгдүгээрт өнөөдөр хэрэгжүүлж байгаа шүү дээ. Дэлхий дээр одоо өөр сайн одоо бүтцийг олоогүй тийм гаргалгааг олоогүй. Тэгэхээр энэ талаас нь харах хэрэгтэй. Тэрнээс зөвхөн одоо Батбаясгалан гэдэг хувь хүн нэг төлөөлөгч болох гээд өнөөдөр яваагүй шүү дээ. Өмнөх ингээд цаг хугацаа амьдралынхаа дүүхийг харах юм бол тэр одоо тодорхой үзэл бодлоор нэгдсэн нэгдэл тэн дотроос хэрэгжүүлэх гэж байгаа өрсөлдөөнд энэ хүнийгээ оролцуулъя гэдэг энэ том бодлого явж байгаа учраас энд намууд одоо бодлогын өрсөлдөөнүүд явж шүү дээ. Тэгэхээр энэ одоо шин сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд орон нутагт энэ хүн ажиллахын маа. Тэгэхээр энэ бага бид нэр төлөөлөн өрсөлдүүлж байна. Ард түмэн та өөрийнхөө одоо төлөөллийг үндсэн үйлд байгаа сонгох эрхээрээ баталгаажуулж өгнө үл гэсэн өрсөлдөө явж байгаа. Нийслэлийн ийш явснаас төгжрөл энэ талдаа бүр илүү болчихоо. Нэг ийм яг мэрэгжлийн хүний юм байна. Жишээлбэл бид нар баг хангаан хүмүүсийг шууд авчираад энэ дээр нэмвэл нэмэгдэл гэж ярьж байгаа. Одоо савтаа ус шүү дээ. Гаднаас өөр юм хийвэл дүүрнэ. Тий. Зүгээр юм таглаатаа ус шүү дээ. Бид нар яг энэ төвийн 6 дүүргээ ингэж бодмоор юм бэл. 3 өөр алс байгаа дүүргээ нэмбэл багтахгүй шүү дээ. Одоо бол яг энэ савтаа ус зүгээр доош нь харуулж байгаатай адилхан байхгүй. Ерөөсөө л хот гэдэг зүйл бол энэ одоо хамтын амьдрал байхгүй. Ерөөсөө дэлхийд дахин одоо хотууд яаж төгжрлээсээ салж байгаа гэхээр бүх нийтийн оролцоон дээр л тулгуурлахаас биш нэгнийгээ чи одоо сүүлд ирсэн чинь гараа явчихаа. Тэгээ бид нар үлдсэн нь гоё амьдрчаа гэж байхгүй. Одоо хүн оруулахгүй чуркатас гэдэг. Тийм юм ерөөсөө байхгүй. Одоо дэлхийн хотын эдийн засгийн гайхамшигтай суурь бол ерөөсөө хүн ам шүү дээ. Гуамараа л өрсөлдөн. Яагаад өрсөлдөж байгаа юм гэхээр хүн байж ээж эдийн засаг байна. Хүн байж ээж орлого байна. Хүн байж ээж ажил байна. Тэгэхээр ерөөсөө хөгжил байна. Тэгэхээр тэр хүмүүсийг яаж зүүцэх ёстой амьдруулах уу гэдэг арга ухаанаа л бид нар олох ёстой. Одоо энэ их өргөдөл гомдлуудыг ингээд энд орж ирээд ингээд хороод үргэлгэн иргэнээр нь ярих боломж байд юм уу? Энэ танхим бол Монгол улсын нийслэл Улаанбаатар хот бүхэлдээ яаж хөгжих ёстой юм бэ гэдгийг ярьдаг учраас энэ хүн бол очиж уулзах ёсгүй, очих ёсгүй гэсэн агуулгатай биш. Харин бодлогын шийдвэрээ яаж энэ бүхэл одоо Улаанбаатар хотын хэмжээнд яаж гаргах уу гэдэг дээр илүү их ажиллах үүрэгтэй юм хүн учраас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг бүхэлд нь байж байгаа. Тэгээ одоо жишээлбэл хувийн хүн энэ 13 тэрбумаар авал маргааш хэдэн хүн шоронд орох бол хууль тогтоомч чинь ингээд дандаа цаасан дээр нэг өөр бичигдэж хүн өөрөөр нэг ойлгож эсвэл одоо ингээд ард түмэн заавал эргэлзэх юм одоо шийдрүүд байдیں۔ Би өөрөөсөө ойлгохгүй. Тэгээ би энэ санал шүү. Би хурал дээр энэ асуудлыг угаасаа хөндөж ярина. Сүүлийн үед бол ерөөсөө л иргэд маань байшин барихаа болио. Энэ бетонын ширэнг одоо бүр хэтэрчлээ гэж шаардж штэ. Яг тийм. Одоо жишээлбэл энд ингээл хувийн хөвшил тодорхой хэмжээний бүтээн байгуулалт хийх зориулттайгаар олгогдсон байсан газар. Эцэг хизээ тэгээд олгогдсон байсан юу вэ? За ер нь бол маш олон жилийн өмнө олгогдсон байж байгаа. Яагаад тэгэхээр энэ дотор хэд хэдэн төслүүд явж. Тэгэхээр энэ олгогдсон байсан газрыг тодорхой хэмжээний хилцээр гэдэг юм уу, тодорхой хэмжээний бас ард иргэдийн гаргасан тэр санал санаачлага аж ахуйн нэгжүүдэд бас хохирлгүй байлгах. Ийм одоо гурвалсан гэдэг юм олон талтай юм хилцээрүүдийг маш ихээр хийж байгаа. 71-р байрны иргэд л хамгаална шүү дээ. Нэг
Жишээлбэл бүрд 39-ийн сөөх гэдэг. Тэгэхээр энд амьдарч байгаа иргэд л хамгаал. Тийм учраас энэ хамгаалах боломжийг бий болгоод орчныг бий болгоод өгчвөл ард иргэдийн хамгаалт гэдэг бол хамгийн одоо хүчтэй. Яг энэ одоо газрыг бол одоо ингээд хувийн хвшлийн компаниудаар тий барьж исэн ийм газар байсан байна. За тэгээд төр аваад энийг ингээд ногоон нийт эзэмшлийн газар болгоно гэдэг ингээд шийдвэр гаргасан. Энэ шийдвэр гаргах хугацаа таны үед одоо болчлоо л да тий боллоо. Та бүхэн маш шийдлээ. Гэхдээ бүр өмнөх үед ягаад шийдэж болоогүй юм. Бүр өмнө нь ингээд шийдээд энийг ногоон болгочих боломж байгаагүй юм. Ямар асуудал байсан юм. Яг одоо өнөөдөр энэ хэмжээнд хүрэхэд Яг бид нар түүхээ эргэж хараад хин нэг буруутгаж эхэлж харахаасаа илүүтэйгээр иргэн аж ахуй нэгжүүд газрыг өмчилж эзэмших энэ одоо газрын харилцаа маш эрчимтэй энэ 2000 оноос эхэлсэн. Тэгэхээр энэ Улаанбаатар хотын энэ олон сайхан бүтээн байгуулалтуудыг ингээ харахаар чинь тэр боломжийг олгож өгөх энэ одоо тодорхой эргэлтэнд оруулах энэ боломж хуулиараа олгогдож эхэлсэн байхгүй. за. Тэгээд яг энэ юу гэдэг эдийн засгийн яг зах зээлийн шилжилтийн үеийн бас алдаанууд бол үгүйсэх харахгүй. Угаасаа л одоо бид нар алдаагаа засч зарим явж штт. Ялангуяа одоо аж ахуй нэгжүүд иргэд маш сайнаар оролцож байгаа учраас өнөөдөр бүх юмаа засах юм боломж гарч ирж байгаа. За нийтийн хөтөлбөр газар авах асуудлыг бол үеийн үед альч одоо хурлын төлөөлөгчд, альч засаг дарга харьяа байгууллагууд бол хамгаалж авахын төлөө авдаг байсан. Ард иргэдийн одоо хүслээд санал болгоод байгаа тэр тохичлтыг, замын одоо төвжирлийг бууруулахад зайлшгүй шаардлагатай байгаа тэр автомашины зогсоол. За дээр нь иргэдийн одоо эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, хүүхдийн тоглоом, ахмадын салхилах, ногоон байгууламж, тохичлтын асуудлуудыг бол зайлшгүй баталгаажуулах хэрэгтэй. Одоо газар чөлөөллөө гэхэд болж өгвөл тэр нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалт байх нь одоо жишээ сургууль цэцэрлэг эмнэлэг гэдэг юм. Энэ орон зайн төлөвлөлтийн хүрээнд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн одоо тэр тоглоомын талбай, хүүхэд, багчууд, ахмадууд гэдэг ер нь бүх насны хүн л чөлөөтэй сайхан зорчдог, чөлөөтэй сайхан амьдардаг ийм л одоо чиглэл рүү цаашид бүх шийдвэр гарна. Одоо яг сураг нийслэлийн том асуудал болчихлоо. Энэ нийслэлийн асуудлыг зүгээр нийслэлийн хурлын төлөөлөгч нар журам гаргаад энийг шууд зогсоож болох юм. Заавал их хурал дээр хууль болгож ингэж тэгээ засгаар ингэж явуулах хэрэгтэй гэдэг юм. Ер нь бол бүрэн болцсон. Яагаад тэгэхээр одоо хууль тогтоомжоор зохицуулагдаагүй маш олон асуудал байна. Тэгэхээр шууд одоо хурал дээр засаг дарга маань юм уу эсвэл аль нэг төлөөлөгч маань за дээр нь сүүлийн хууль тогтоомжуудаар иргэдч энэ асуудлыг одоо хилцүүлэх бүрэн болцсон. Жишээлбэл яг одоо бид нартай зэрэгцээд олон хотууд яг энэ асуудлуудыг яриа шийдэж. Миний л одоо саяны сүүлд сонссноор Австралид, Францад, за ингээд Германд нэлээд олон хотууд гэдэг юм ингээд хориглоод эхэлчихлээ шүү дээ. Тэр нь хориглоно гэдэг нь явж болохгүй гэсэн үг биш. Нөгөө хурдны хязгаар тогтоож эхэлж байна. Тэгэхээр бас яг манайх адилхан одоо ингээд асуудлууд үүсээд эхлэхээр иргэд яг энд хандаад эхэлж байна л та. Хамгийн том тулгамдаа төгжрлийг бууруулахад бид нар оролцож байхад яагаад одоо бидний баг эрхийг хязгаарлах гэдэг юм бэ гэдэг баг ихэнх нь тэгж хандж байна. Тэгэхээр цаад агуулгаараа болохоор хичнээн дийлэнхэн тэгж байгаа ч гэсэн ямар зохистой төвшөнд нь бид нар зохицуулт хийх ёстой юм гэдэг асуудал үүсэж байгаа байхгүй. Бид нар ингээд 5 жилийн өмнө ингээд гинт хурал дээр орж ирсэн л скутерийн хурдыг одоо хязгаарлая гэдэг. Тэгэхээр энэ нөгөө орон нутгийн хурлуудын онцлог яг энэндээ байгаа байхгүй. За хуралдаанаа үргэлжлүүлье. Иргэн төлөлтийн үүтэ дахин санхүүжилт хийх. Өөрөөр хэлбэл тэр төслүүдийг бид нар санхүүж буцаагаадсан. Тэгээд би Мөнхбаатараа тэр яаралтай Багнуурын нөгөө батарей станцын захирамжийг өнөөдөр гаргуулж өгөх гэж байна. Тэр юун дээр маш их зүгээр. Одоо манай ингээд нийлж одоо 9 дүүрэг байна. За 9 дүүргүүд болонгот одоо яг л ингээд 5 дүүрэг болгон өөр өөрсдийн 5 тухтай дүүргүүрт амьдарч байгаа иргэд маань 5 тухтай сайхан ингээд гараал ингээд тоглодог. Заавал энэ цэцэрлэг төрөлөнд ирж тоглох биш те. Гараал ингээд тоглодог тал орчин хэрэгтэй байна л да. Жишээ нь Баянгол дээр нөгөө тэгдэг штэ.
голын замд одоо алт байдаг юм уу? Яагаад бай ухаад байдаг ингээл ухаад байдаг штэ. Нэг хийсэн бүтээн байгуулалтаа ахаад ингээд засаад байдаг юм уу? Эсвэл жил болгоо хийх урсгал засвар байдаг юм. Тэрийг одоо нэг мөр ингээд нэг стандартанд оруулах тийм боломж байдаг юм уу? Тэр ямар учиртай? Төрийн энэ байгууллагын нэгдсэн бодлого төлөвлөлт, нэгдсэн энэ хоорондын мэдээлэл, хамтын ажиллагаа гэдэг зүйлийг яг нэг мөр хийхгүй бол одоо Улаанбаатар хотын шугам тэн доор явж байна. Хариуцсан. За. Баянгол шугам биш юм уу? Биш. Үнэхээр байнгын хэл ам дагуулж байгаа. Зөвхөн Баянгол биш, Баян зүрх гэдэг. За. Одоо яг бид нар нэг хамгийн их ухдаг хоёр газар шүү дээ. Нэг тэнд ямар шугамнууд булаатай байна гэхээр нэгдүгээрт ус сувгийн шугам булаатай. За. Энэ бол Улаанбаатар хотын өмч буюу хариуцдаг гэсэн. Тэн дотор ахаад шугам байна. Дулааны шугам сүлжээ гэдэг. За. Тийм. Инхээр дулаан эрчим хүчний хаамны. Тэгээ энэ хийгдсэн он жил насжилтууд нь бүгд өөр өөр. Яагаад ингэж байнгын ухаад идэм бэ гэдэг нөгөө урсгал засвар, их засвар хийгдэх тэр мөч болгонд эсвэл аваар ослогоор тэр мөч болгонд ухагдахаар сард он жилүүд насжилтууд нь дандаа зөрж идэг. Тийм учраас бол одоо ерөн цаашдаа зарим хэсэгт нь хийж болох үеч түнэлийн систем. За тэр одоо мэрэгжлийн орчин үеийн технологи руу шилжих. Гэхдээ маш хүнд байдал. Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот. Байгаль цагуурын хүнд нөхцөл гэдэг бол бидний хөгжлийн бас нэг айхтар том саад бэрхшээл. Одоо тийм бэрхшээл юм да. За ингээд өнөөдрийн ээлжид нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн өргөтгсөн хуралдаан хэлцэх асуудлаа амжилттай батллаа. Шууд гарч байна. Энд гарч байна тий. Тавчхан. Сая хурал бүтэн суулаа. Тэгээд маш их тийм юу болдгийг юм ба штэ. Ингээд яг юм дэгийнхаа дагуу тий. Одоо төлөөлөгч нартайгаа яг хилцэх асуудлынхаа яг дэс дараалалаараа яг ном журмынхаа дагуу явлаа. Одоо яг ингээл хуралдаа баг 2 цаг 3 цаг хуралдсан байна шүү дээ. Яг суусан чинь тэгээ 3 цаг дотор хичнээн асуудал хилцээд байгаа юм би тий. За нийтдээ бол яг энэ дотроо задарч байгаа. Зүгээр ингээд яг гол агуулгыг харах юм бол 20 гаруй асуудал. 23 асуудал тий. Дотроо задрахаар баг над чинь 30 гаруй асуудал болчих. Тийм байна. Тэгээд энэ асуудлууд маань одоо ингээд за ийм шийдвэр гаргая. За ингээд тийгээл ингээд үүрэг болоо. За энэ асуудал чи яг хуульдаа нийцэж байгаа юм уу гэл ингээд олон асуудлууд яригдлаа шүү дээ. Тэгэхэд одоо яг сүүлийн энэ одоо он гарсаар 24 онд ч юм уу тий яг ингээд яг иргэдээс ирсэн гомдол санал шийдэгдээд одоо яг явж байгаа томоохон ажлуудаас дуртах боломжтой юм. Одоо жишээлбэл яг энэ дотор жишээлбэл бүр ингээд энийг хилцснэ гэж ороогүй ч гэсэн яг хотын амьдрал бол өдөр болгон шинэ юм гарч шүү дээ. Дүнгийн сая одоо хотын даргаыг байж хахад ерөнхий менежерийг байж хахад жишээлбэл их хоёр төлөөлөгч ч юм уу. Гэхдээ ингээд намайг сууж явах хүртэл өдөр шөнө ингээд гомдол яриад байна. Гомдол тэр сургууль дээр тий. Сургууль байна. Нөгөө магистрат шугам, нөгөө 10 дугаар 10 дугаар орлын шугам гэдэг. Энэ одоо жишээлбэл Улаанбаатар хотын асуудал дангаараа биш байхгүй. Чинь эрчим хүчний яам, дулаан түгээх асуудал байдаг. Тэгээ жишээлбэл бид нар зөвхөн энэ асуудлаа хилцээгээд хаяхгүй шүү дээ. Хотын дарга сая маш богино хугацаанд шууд тэр дорн шийдээд ерөөсө бүгдээрээ хамт очиж зогсож байгаа. Нөгөө нэгдүгээр оролттой холбох гүүрийг яаж бас газар дээр нь шийдэж байгаа. Жишээл өдөр шөнө 24 цагийн камер тавьж байгаа. Тэрнтэй адилхан яг дөрөндөө яг асуугаадсан шүү дээ. Нөгөө энэ хүн очиж тэр хүр зорж байгаа хийх ёстой юм уу гэхээр тэгэхээр биш байгаа. Яг иргэдийн төлөөлөл واخхой. Тэнгүүд яг одоо жишээлбэл сая тэр магистрат шугамыг мэрэгжлийн одоо байгууллагуудын хяналтын дагуу нийслэлийн хөрөнгө оруулалтын газрыг жишээлбэл шууд хамт байж байгаа хяналт тавья гэж байгаа. Хот гэдэг бол ерөөс хүн төрхөөс ахуулаад бурхан болох хүртэлх бүх юм амарч байгаа. Хотын ажил гэдэг бол энэ миний хошимаа гэд хойшин тавих ямар ч боломжгүй. Иргэн хандж байгаа шүү дээ. Баян хандж байгаа. Ерөөсөө л өнөөдөр ингээл зөвлөлийн хурал дээр бүх асуудлуудаа л ярьж байгаа. Бид нэр ингээд хамгийн одоо хайртай хүүхдийн парк доторх 10.2 га газрыг ерөөсөө парк болгоё гэж иргэдийн хурал шийдээд тэрэнд нь одоо оюутлахаа буюу бидний хамгийн том одоо баялагын тодорхой хэсгийг ашиглаж Монгол улсын одоо энэ эдийн засагт том
ард түмэнд том хувь нэмэр оруулж татвар төлөгч байгууллага маань энэ баялагийнхаа тодорхой одоо хэсгийг нийгмийн хариуцлагын хувьд ерөөсөө энд оруулъя. Өнөөдрийн нийгмийн хариуцлага ямар байсан гэхээр ард түмэн ерөөсөө энэ сайхан таатай орчныг бий болгож өгөөч гэдэг санал асуулга хамгийн өндөрт. Тэгээд хотын дарга иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа ерөөсөө маш том бүтээн байгуулалт болгож ард иргэдтэй энэ бүтээн байгуулалтын санал санаачлагыг оруулж ирж байгаа юм. Тэгэхээр иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр энэ Улаанбаатар паркийг байгуулах энэ одоо шийдвэр гарч нийгмээс баялагаас Монгол улсаас олж байгаа ашиг орлогоо буцаагаад ард түмэнд нь бас зарцуулж болдгийг дээр нь иргэдийн оролцоотойгоор энийг шийдэж болдгийг харуулж байгаа. Тэрийг анзаарч байхад яг энэ хурал дээр одоо яг тухайн асуудлууд дээрх яг ирэмб дараа дээрээс нь яг холбогдох хүмүүсүүд дээр яг асуудлуудыг ингэж удирдаад яг гарц гаргалгыг гарах бүх бодлогын асуултуудыг бас тавьдаг юм шиг яг сэтгүүлч гэдэг шиг те ихэд давхар шийдвэрүүдээ гаргаж ямар ч арга байхгүй. Одоо жишээлбэл энэ миний асуудал яаман тамаатай юм гэж хаях юм бол тэндхийн хохирох гэхээр иргэн л орхих. Тэгэхээр ерөөсөө төлөөлөгч гэдэг бол яг нэг үг хэлэхэд холбогчл байхаас өөр арга. Энэ хүн маань гардан гүйцэтгэж байгаа юм байна. Энэ хүнтэй холбох юм бол үндсэн шийдвэр гарах юм байна гэдэг ингэж л холбохоос өөр аргагүй. Хотын дарга ганцаараа шүү дээ. Дээр нь маш олон мэрэгжлийн байгууллагууд байна. Тэгэхээр энэн дээр нь ч гэсэн дэм болж уялдаа болох хэрэгтэй. Төлөөлөгч гэдэг. Би хамтаараа шийдэж миний эцсийн шийдэл бол сүүлд нь гард юм а гэж ерөөсөө болохгүй. Тэр гарсан шийдвэрийн араас явах л одоо үүрэгтэй учраас одоо ингээл сая төлөөлөгч нарын ирсэн маш олон саналууд байна шүү дээ. Тэр зүгээр төлөөлөгч санаачлаад гаргаад байгаа биш шүү дээ. Төлөөлөгч яагаад гаргаад байна гэхээр цаана нь иргэнд л асуудал үүсээд байгаа байхгүй. Өнөөдөр зөвхөн сүүлийн 4 жилийн хугацаанд бараг 70 орчим ийм бичил цэцэрлэгт хүрээлэнгүүд бий болж байгаа. Тэрний хотын төвд байгаа хамгийн том нь энэ. Тэгэхээр одоо манай хотын төвд 10 газар олоодох гэвэл 1000 м квадрат газар гаргах гэж өнөөдөр Улаанбаатар хотын бүх удирдлагууд маш хүнд байдалд орж шүү дээ. Тэгэхээр энэ бүтээн байгуулалтыг бий болгоход ерөөсөө иргэд аж ахуйн нэгжүүдийн хамтын оролцоо, хамтын шийдвэр бол маш чухал байна. Өнөөдөр хилцсэн асуудлуудыг ээлжид хурлаараа хилцүүлээд ингээд хуралдаанаараа явъя гэж тэгж байна. Одоо ингээд 2 цаг болчлоо. Таны ажил одоо дууссан гэсэн үг үү? Одоо яа гэсэн үг? Би энэ зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой шүү дээ. За. Юу гэхээр би ямар ганцхан даргаллаа дуусгачихгүй. Шийдвэр гаргана. За. Хуралдаан зарлана. За. Тэгэхээр сая зөвлөлийн хуралдаан дээр би зөвлөлийн гишүүдтэйгээ үндсэндээ зөвлөж товоо тогтоож шүү дээ. Нийгэмд ингээд ажлын байр ажилгууд л одоо маш их болчлоо шүү дээ. Ажиллах хүчгүй болчиход байна гэдэг. Харин нийслэлээр одоо яг ийм том бодлогын асуудлууд хэрэгжүүлдэг газар яг ийм гадаад дотоодоос одоо сурсан залуучууд яг ирж энд ажиллаж доктортой ажиллах боломж нь байд юм уу, ажилддаг юм уу? Хөгжил буураа гэдэг чирээсэл ажлын байргүй эдийн засгийн хэрэгэлт нь аягүй сул болчиход зөвхөн одоо юу гэдэг гол уурхай түшиглээд тийм. Одоо сүүлийн үед хотод ялангуяа бүтээн байгуулалтын ажилд оролцох сонирхол энэ төр аягүй буурч байгаа юм. Улаанбаатар хот ч өөрөө уг нь дэлхий дээр маш том онцлогтой хот шүү дээ. Нэгдүгürt маш том газар нутагтай мөртлөө цөөхөн хүнтэй. Тэгсэн мөртлөө ганцхан хотод хүн амынхаа 50% амьдарч идэг. Тэр 50% амьдарч байгаа нийт иргэдийнх нь 70% нь 40 хүртэлх насны хог. Ийм хот маш цөөхөн шүү дээ. Залуу тийм. Маш цөөхөн. Одоо тэр чигтээ ажил хөдөлмөр буцалж ирсэн тийм. Жинхэнэ тэгж явах хэвээр хот байхгүй. За гадны улсуудад ингээд явж байхад замаа засахтаа дээрээс нь одоо яг ийм шугам хоолой ажил хийхдээ ч юм уу яг ингээд стандарт байгаа шүү дээ. Тэнд ингээд нэг хүм за машин ийшээ яваарай. Энд нэг гурвалжин тавьчихсан. За яг ийм нэг стандартаар ажиллаад байна шүү дээ. А манай дээр сошиал дээр харахаар тэнд нэг нөхөр ингээд уцаараа ингэсэн хүрз ингээд тэгээд нэг нь тамхи татчихсан ч юм уу те нэг ийм стандарт мөрдүүлдэггүй байдал ингээд харагдаад байхгүй ингээд нийтийн ажил хийж иж. Тэг ингээ энэ дэр ингээд төр иргэний хооронд маргаан хувийн хвшлийн маргаанууд үсээд идэг. Хаана юм байгаа. Айлч төвшөнд хариуцлага байх хэрэгтэй шүү дээ. Тэнд хөдөлмөрийн аюулгүй байдал, иргэдийн аюулгүй байдал, тэр гүйцэтгэж байгаа байгууллагын аюулгүй байдал. Би одоо зүгээр жишээ ярихад л яг саяны таны хэлж байгаа байхгүй. Гүйцэтгэж байгаа
бүр тэр гүйцэтгэлээс ч өмнө өчнөө хяналт байгаа шүү дээ. Тий. Одоо Хилцээлээ, тий. автор байна тий. Мгм. Зургийн зурж байгаа автор. Тэгээ энэ төсөвт чинь батлагдж байгаа авторын хяналт байна. Одоо зураг төсвийг хийсэн хүний дараа нь гүйцэтгэлийн хяналт тавина. За. Тэгэхээр хяналт тавиулах гээд бид нар тодорхой мэрэгжлийн байгууллагуудад тэр төсөвт нь суудсан хяналт тавьж байгаа шүү дээ. Тэгээ эргээд тэр гүйцэтгэгч байгууллага дотоодын өөрсдийн хяналт тавьж. Тэгээ эцсийн үр дүнд нь нөгөө бүтээн байгуулалт бий болох ёстой шүү дээ. Энэ хоорондын ерөөсөө уялдаа холбоог гүйцэтгэлийн явцдаа ерөөсөө хангахгүй байна даа л гэж. Тэгэхээр л бүгдээрээ л хариуцлагатай байхгүй бол тэнд хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, цаг хугацаа, төсвийн мөнгө, төсвийн хөрөнгө зарим нь бол дэндүү хариуцлагагүй байдлаас зарим нь үнэхээр одоо хүндрэлүүд байна. Жишээлбэл одоо сая Төв магистралийн юм дээр зүгээр хотын дарга нийслэлийнхэн суужгаад зөвлөлийн хурал дээр яриллаа. Тэгэхээр одоо яг захиалж үйлдвэрлүүлдэг юм байна. Тухайн одоо шугам сүлжээг хамгийн түгээмэл байдаг нөгөө жижиг диаметртэй хоолойнуудтай адилхан байдгүй юм байна. Тэгтэл бид нар энэ бүгдийг хийнэ л гэж одоо оны өмнө улсын төсөвт батлагдаад хэрэгжүүлж байгаа бол энэ болгоныг маш богино хугацаанд хийж болдог энэ орчин нөхцөлийг бүрдүүлмээр байна. Энэ ч бол иргэдийн төлөөллийн нөгөө хүмүүсүүд ирсэн. Тэгтээ давхар энгийн иргэд ирээд яг энэ саяных шиг хилцэж байгаа асуудал дээр хурал дээр сууж болох уу? Тэгээ өөртөө хамааралтай асуудал дээр бол чөлөөтэй шүү дээ. Зүгээр сонгоо архины чиргэн бай аль хороод гэхдээ бүх юм дэг журамтай. Манай дэг дээр баталсан дэг дээр бол иргэд оролцохтой хүсэлтэд ирүүлнэ. Тэгээ оролцсон гэсэн. Нээлттэй гэдэг юм биш үү энэ хорлол. Тэгэхээр одоо жишээл манай гэрт ч гэсэн хүн орох эсвэл би хэн нэгний гэрт орох чинь тодорхой асуудал. Тэгэхээр би ийм иргэн оролцож байгаа гэдэг мэдээллийн хүсэлтэд тавиал оролцох хэрэгтэй. Чуулганы танхим дээр ч гэсэн бас иргэд хүсэлтээ өгөө суух боломжтой юу? Дээр иргэдийг суух юм болцоотой. Иргэд шаардаад байна шүү дээ. Та нар ингээд яагаад төсөв мөнгө чинь ингээд байж хат ерөөс цаг хугацаанд хийж багтдаггүй юм байна. Багтдаггүй юм бэ харин тий. Тэгээ энэ жил бол маш том өөрчлөлт явагдлаа шүү дээ. Бид нар ингээд нийслэлийн эрх зүйн байдлын хуулиа өөрчлүүлээд тэрний дараагаар үндсэндээ 60 гаруй хууль батлагдлаа. Энэ дотор одоо та нар өнөөдөр харж байгаа бараг өглөө болгон шинэ зам нээж дээ. Улаанбаатар хотод байгаа 1200 гаруй километр хороол доторх замуудаас бусад за дээр нь 4 том замаас бусад бүх замуудыг энэ жил хучлаа. Тэгээ энэ бас яагаад энэ би нэг онцолж байгаа юм гэхээр өнөөдөр Улаанбаатар хотын тодорхой асуудлуудыг бие дааж шийдэх ийм зохицуулалт хэрэгжлээ. Сая бид нар бонд гаргалаа түүхэндээ анхудаа. Тэгэхээр энэ хууль тогтоомжийн дэмжлэг гэдэг бол ийм одоо хэрэгтэй юм а гэдгийг сая бол бид нар энэ зунжанга Улаанбаатарчууд мэдэрлээ шүү дээ. Хотын энэ бие даан хөгжих энэ бололцоог олгоно гэдэг бол улсын нуруунд дээрээс ийм одоо том хэмжээний ачааг авч шүү дээ. 50% амьдарч байгаа Улаанбаатар. Өнөөдөр манай хилцэж байгаа төсөв гэхэд 380 их 80 давцсан явж байна. Яах ч аргагүй эдийн засаг нь 70 гаруй хувь энд эргэлж байна тийм ээ. Бүх одоо ихтэй сургуулиуд төвлөрсөн байна. Тэгэхээр хот өдөөгийн хөгжлийн хамгийн том гол зорилго бол ерөөсөө тэр шүү дээ. Нэг мөр бүгдээрээ хөгжих ёстой. Дээр нь хит төвлөрлийг одоо задлах ёстой. Ганцхан хотоо хөгжүүлээл бид нар энд нөгөө доктортой хөгжил биш асуудал нь нэмэгдээд идэв. Утаа, төвчрэл тэрнээсээ үүссэн асар том эрүүл мэнд, амь нас гэл бүр цаашлуул айхтар юмнуудын их үүсвэр болж байна. Иргэдийн төлөөлөгч, дүүргийн төлөөлөгч төр нэг юм тодруулж асуулаа л да. Одоо жишээ нь их хуралд олонгууд хууль тогтоох байгууллага учраас туршлагатай ийм хүн байх хэрэгтэй гэж ярьдаг те. За дүүрэг төлөөлж байгаа хүнд удцсан тийм туршлагатай яг энэ төлөөлөгч улс төрч байх хэрэгтэй юм уу? Эсвэл шин залуу боловсруулагч байх хэрэгтэй юм уу? Дүүргийн төлөөлөл дээр. Энэ чинь ерөөсөө юм шүү дээ. Аймаг нийслэл сум дүүрэгт. Тухайн аймаг нийслэл сум дүүрэгтээ ажиллаж амьдарч байгаа хүн сонгогдож байгаа. Бүр. Жишээл дүүргийн иргэдийн хуралд бүр дүүргийн иргэн нь сонгогдох хэрэгтэй. Яагаад вэ гэдэг тэр тухайн орон нутгийнхаа амьдралыг хамгийн сайн мэддэг хүн. Тэгээ ажил мэргэжил боловсрол бусд юмнаас ялгараад ард иргэдээсээ сонгогдсон хүн л тэр ажлыг хийж байгаа байхгүй.
За би нэг хэдийн юм тодруулъя. Яагаад 75 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг нурааж байгаа юм бэ? Олон нийтэд зөв мэдээлэл хүрэхгүй бол буруу ойлгогдох юм зүгээр шууд нураачж байгаа юм шиг тийм ээ. Энэ тодтолыг заавал хий. Дүүргийн төлөөлөгч болоод дүүргийн төлөөлөгч ер нь ажлын байрыг бий болгох боломж байдаг юм. Орлоготой олё гэж ярьцгаадаг шүү дээ. Орлого олох гэж байгаа тэр шийдвэр болгоны цаана ажлын байр. Одоо саяхан гарч ирсэн нөгөө нэг олон тусгай зөвшөөрлийг цуцлаад Тэгсэн. одоо гудамжиндаа ч гэсэн жоохон ч гэсэн юмаа зараад Хаалны газар жирийн иргэдээс гадна аялал жуулчлал ч гэсэн хэрэгтэй юмаа гэдэг стрит фуд гэж ярьдаг шүү. Энэ хүн гараад орлого олж байгаа ч гэсэн цаана одоо магадгүй хуушуурэлэг хэтэл цаана ажлын байр бий болж байна. Гурлийн авч ийн, тосын авч ийн, одоо махын авч ийн. Тэгэхээр цаана бас ажлын байр байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ эдийн засгийн эргэлт бол нэг зүйлийг бий болгох нь өөрөө цаана дандаа олон зүйлийн үргэлжлэл эргэлт байх ёстой гэж л одоо үзэж байгаа шүү дээ. Дүүргийн төлөөлөгчийн гаргаж байгаа шийдвэр өөрөө ажлын байр гэж ойлгох хэрэгтэй. гаргаж байгаа шийдвэр. Зам байгуулъя гэдэг дүүргийн төсвөр ярьж тэр чи өөрөө цаана дандаа ажлын байр. Ажлын байр. 17 байршил хэмжээг нь хэлээд өгч. За дээр нь хэдэн гараж буулгачихж байгаа талбай дээр чинь биш. Тэгээд дараа нь буулгасан нийтийн хөтөлбөрт авсан газар дээр юу төлөвлөж байгаа юм бэ гэж. За одоо ингээл хот бол угаасаа тэртээ тэргүй ингээл мөнхийн юм урсгал одоо нэг хүн байгаа цагт нийгмийн асуудлууд байгаа. Нийгмийн асуудлуудыг ингээд бид бүхэн араас нь хөөгөл одоо ажиллахаас өөр аргагүй болчиход байна л да. Маань урд төлөвлөх одоо боломж их хэцүү болчиход байна. Хот маань хизээ сайхан болох вэ? Бидний бүтээн байгуулсан Улаанбаатар хот бол дэлхийд хамгийн сүүлд үлдсэн нүүдэлчтэй бүтээн байгуулсан хот байхгүй. Тэгэхээр бүгдээрээ энэ хотоо гоё болгохын төлөө оролцож байгаа. Иргэн та энд гаргаж байгаа санал санаачлаг хүртэл хамгийн том одоо оролцсон байхгүй. Өнөөдөр гадаа нь хууль зөрчиуд газар ухаж байгаа бол бид нар өөрсдөө гараад оролцдог байх хэрэгтэй. Одоо ард иргэдийн оролцоо, ард иргэдийн хяналт гэдэг бол хамгийн хүчтэй болчихлоо шүү дээ. Би ялангуяа энэ хэвлэл мэдээлэл олон нийт дээр нь энэ сошиал ард иргэдийн өөрсдөө тэрэндээ хандж байгаа хандлага гэдэг бол би бол хамгийн том хяналт. Тэнд ямар нэгэн ганц дарга хяналт тавихаас илүүтэйгээр байцаагч хяналт тавихаас илүүтэйгээр хамтраад хамгийн хүчтэй хяналт тавьж байгаа. Дээр нь нөгөө шийдвэр гаргаж байгаа хүний хүртэл буруу шийдвэр гаргахад дорн цуцлуулж чаддаг болцсон биз дээ. Тэр 6 дугаар хорондох юм Баянгол дүүргийн би захирамжгаараа шийднэ гэдээ амаараа ямар нэгэн санал хураалтгүй ингээд шийдэ гэсэн юм одоо болтол тагч. Албан ёсоор надад танилцуулга хөргүүлээрэ. Хэн нэгнийг хурал дээр одоо хуурдаг ажил бол байхгүй шүү. Ард түмний сонголтыг та нар ийм байдлаар үнэлж байгаа бол мэдрүүлээд өгч болно шүү дээ. Ерөөсөө дэлхийн нийтийн иргэдийн оролцооны хамгийн том асуудал шүү дээ. Хяналт шүү дээ. Өмнө нь ярьдаг л бас гадаад руу гарахаараа жигтэйхэн соёлтой болчихвол Монголынхаа хэлийг ороод ирэхээр одоо тэгэл хяналт тавьдаг болцсон. Бид нар биенийгээ шаарддаг болцсон. Өнөөдөр яг дэлхийн нийтдээ хөл зэрэг залхаж чадж шүү дээ. Залуучууд ард иргэд. Тэгэхээр энэ оролцоогоо улам хяналттай, улам оролцоотой. Тэгээд ерөөсөө л тэр хууль тогтоомж стандарт норм дүрмээ хэрэгжүүлдэг байх юм бол ингээд одоо өөр бид нар юу шаардах юм бэ тийм ээ. За баярлалаа. Тэгээд таны яг ажлын байран дээр ингээд очиж үзлээ. Хийж хэрэгжүүлж байгаа яг энэ одоо тушаал шийдвэр чинь яг бодиттой болсон эсгүүд дээр яг ингээд өгшөө өөр ямар шийдвэрүүд нь ямар асуудлууд байгаа талаар яг ингээд бас ярилцлаа. Тэгээ яг энэ бүх мэдээлэлд хамгийн ойрхон байгаа. Яг энэ дүүргийг төлөөлж байгаа бүх төлөөлөгчдийг даргалдаг хүнээс ингээд чөлөөтэй өнөөдөр нээлттэй бүх мэдээллийг ингээд авсандаа маш их баяртай байна. Тэгээд таны цаашдын ажилд бас амжилт хүсье. Иргэн бүр бас их гоё ухамсартай болох хэрэгтэй байна. Одоо шилжиж ирж байгаа хүмүүсүүдээ юу гэж хэлэх вэ? Тэгээд хоёулаа нэвтрүүлэг өндөрлөе. Тийм, ер нь яг л бид нар чинь нэг гэр бүл гэдэгтэй адилхан шүү дээ. Олон өрх гэрээс бүрдэл олон иргэн нэг дор амьдарч байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө хоттой хайртай, орчиндоо хайртай өөрийнхөө амьдарч байгаа тэр зөвхөн гэр доторх биш. Нийтээр нь хайрлаж чаддаг тийм л иргэн болох хэрэгтэй юм. Энэ бүх орчин миний гэр гэж л хайрлаж байгаа
хот хамгийн гоё байгаа шүү дээ. Тэгэхээр одоо тэнд хүн ингээл хог шүрдэж яхад энд хог хайж яхал тэгэл бид нар муухай хотод л амьдрын шүү дээ. Ерөөсөө аль ч хотод асуудал байдаг. Тэгэхээр тэрийг ерөөсөө л тэнд амьдарж байгаа иргэдийн нөгөө дадал, хэвшил, хамтын ажиллагаа тэр бүх зүйлүүд дамжуулан хүлээлгэж өгч, бие биендээ хяналт тавьж, бие биенийгээ хайрлаж ижил энэ хотын иргэн болж байгаа. Тэгэхээр ерөөсөө л бүгдээрээ энэ хот гэдэг их айлынхаа эзэн нь нэмчин хотоо бүгдээрээ хамтлан хайрлах хэрэгтэй. За баярлалаа. За амжилт хүсье.